Гишүүдээ улсын хурлын гишүүн Алтан Шагаа, Дэ Амар Баясгалан, Им Мантгай, Ил Мөнхбаатар, Хэ Тэмүүжин, Г Уянгчиг нарын хамтаар Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн нэгт үндсэн хууль заасан бүрийн эрхийн хуранд хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн нэгт хэсэгт Монгол Улсын хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын хурл хадгална гэж 25 дугаар зүйлийн нэгт хэсэгт улсын хурл нь төрийн дотоод гадаад бодлогын ялч асуудлыг санаачлан хилцэж болох бөгөөд дараагийн асуудлыг өөрийн онцгой бүрийн эрхэд хадгал шийдвэрлэнэ гэж мөн хэсгийн нэгдэх заалтад хууль батлах нэмэлт өөрчлөлт оруулах гэж тус заасан. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын 24-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.14-т хүний эрх хөгжлөөг хамгаалах зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээг хүнээс нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж хуулиас давсан зохицуулт бүхий дүрм журмуудыг дүншлэгээ хийж цэгцлэх арга хэмжээ авна гэж заасан. Харин парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан байгууллага буюу нийтлэгээрээ гүйцэтгэх эрхмлийн байгууллага шилжүүлэх нь олон улсын жишг төдийгүй манай улсын хууль зүйн тогтолцоонд хэвшиж буй ойлголт болно. Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан байгууллага зөвхөн хуулиар шилжүүлдэг бөгөөд хуулиар эрх олгосны дагуу батлах эрх зүйн дэд актын агуулга хүрээ хязгаарыг хуульд тодорхой тусах шаардлагатай байдаг. Энэхүү эрх зүйн дэд актын зарим тодорхой хэсгийг захиргааны хэмжээний акт гэсэн нэршлийн хүрээнд хууль тогтоомжийн тухай хууль, захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын их хурлын тухай хуулийн хүрээнд зохицуулж байна. Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээс өмнө захиргааны хэмжээний акттай холбоотой харилцааг засгийн газрын тогтоолоор баталсан журмын хүрээнд зохицуулж байсан байдаг. Харин захиргааны ерөнхий хуульд захиргааны хэмжээний акт батлах их сурвалж, үндэслэл, актэд тавигдах шаардлага, хүчин төгөлдөр болох нөхцөл түүнийг хянан бүртгэж мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн сангаас сонирхогч этгээдийг мэдээлэлээр хангах зэрэг харилцааг тодорхой тусгасан хэдий ч захиргааны хэмжээнийг батлах субъектийг захиргааны байгууллага гэсэн нэр томьёоны хүрээнд ерөнхий шинжээр нь тусган зохицуулсан байдаг. Монгол Улсын хэмжээнд 2025 оны 9-р сарын байдлаар 2400 орчим захиргааны хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэлтэй байх бөгөөд захиргааны ерөнхий хуулийн 64-р зүйлийн 64-2 зааснаар Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газрын баталсан захиргааны хэмжээний актыг улсын хурд хөргүүлдэг зохицуулттай. Мөн энэхүү захиргааны хэмжээний акт нь хууль тогтоомж зааснаар нийтлэг байдлаараа дээд шатны байгууллага захиргааны шүүхийн хяналтанд зарим субъектийн баталсан захиргааны хэмжээний акт нь үндсэн хуулийн цэцээр хянагдах боломжтой байдаг. Эрх бүхий этгээдийн шийдвэр үйл ажиллагаа нь шүүх болон үндсэн хуулийн цэц буюу шүүх эрхтлийн байгууллагын хяналтад байх нь Монгол Улсын үндсэн хуулийн суурь үзэл баримтлал зарчим төдийгүй хууль дээдлэх зарчим хүний эрхийг хамгаалахад өндөр ач холбогдолтой болно. Гэвч захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хууль тогтоох практик нийтэд заавал дагаж мөрдөх үйлчлэл байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох тогтоох эрх мэдлийг байгууллагын дотоод үтцийн нэгжин шилжүүлэх явдал бий болсон байдаг. Тухайлбал улсын их хурлын байнгын ороо дэд хорон захиргааны хэмжээний актын шинжийг агуулсан шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлсэн нь цөөнгүй бөгөөд хуулийн зохицуулт өнөөдөр ч үйлчилж байна. Улсын их хурлын байнгын болон дэд хорон улсын их хурлын үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээдийн эрхгүй дотоод үтцийн нэгж төдийгүй шийдвэр нь шүүх үндсэн хуулийн цэцэд хяналтад байдаггүй. Түүнчлэн баталсан шийдвэрийн бүртгэлийн сан байхгүй, лавлгаа мэдээлэлээр иргэд хуулийн этгээдийг хангах нэгдсэн зохицуулт байдаггүй болно. Нөгөөтэйгүр Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйл зааснаар улсын их хурл нь хууль тогтоох онцгой бүрийн эрхийг эдэлдэг. Түүнчлэн Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 5-д хуульд өөрөөр заагаагүй бол байнгын ороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрм журам батлахгүй гэж хуульчилсан. Гэвч дээрх зохицуултын хуульд өөрөө заагаагүй гэсэн зохицуулт нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хуулиар зөвшөөрсөн тохиолдолд улсын их хурлын байнгын ороо гаргаж болохоор заасан хууль тогтоох онцгой бүрийн эрхийг 126 гишүүдээс бүрдэх улсын хурд хадгалагдах засаглалын аливаа эрх мэдлийг харилцан хяналттай байх Монгол Улсын үндсэн хуулийн суурь үзэл баримтлал зарчим алдагдах болон
хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллага хандах иргэдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна. Иймд хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт тухай нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын хян шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, төрийн албан агчийн ёс зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсрууллаа. Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье.